За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За багш нь өөрийгөө танилцуулъя. Нийслэлийн лаборатори 28 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Нинж багш байна. За та бүхэндээ өнөөдөр уран зохиолын хичээлээр дахин уулзч байгаадаа баяртай байна. За ингээд багш нь хичээлийнхаа сэдвийг танилцуулъя. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань дээд аваа нэмийн зохиол зүрх цагаан өгүүллийн сэдэв гол санааг тодорхойлох гэсэн энэ хичээлийг та бүхэнтэйгээ хамтран явуулах гэж байна. За тэгэхээр бид нэр өмнөх хичээлээр энэ зүрх цагаан өгүүлгийг уншаад дүрийн үг үйлдэлээр тодорхойлсон байгаа дүрээ. За тэгэхээр өнөөдөр бол бид нэр зүрх цагаан өгүүлэг дээрээ тулгуурлаад өгүүлгийн сэдэв гол санааг тодорхойлох гэсэн энэ хичээлийг хамтран явуулах гэж байна. За тэгэхээр багш нь гэрийн даалгавраа эхлээд цөмөрө хамтран ярилцъя. За гэрийн даалгаварт орохын өмнө хүүхдүүдэд хичээлээ бэлдээрээ өнөөдрийн хичээлд хэрэглэгдэх зүйл маань 6 дугаар ангийн сурхачиг байгаа. Сурхачиг, уран зохиолынхаа дэвтрийг нэ, за мөн үзэг харамдаагаа бэлдсэн байх ёстой. За тэгэхээр уран зохиолын номны 55 дугаар тал дээр даваа нэмийн зохиол зүрх цагаан гэдэг өгүүлэг байгаа. За ингээд хичээлээ бэлдээд дэвтрээ нээгээд зинхэрдлэгстэй ойртон суугаарай. За гэрийн даалгаварт багш нь 2 даалгавар өгсөн. Нэгдүгээрт нь зохиолоо дахиж бүрэн ихээр нэг удаа уншина. Хоёрдугаарт нь Монгол банхрын шинжүүдийг гэрээхэнтэйгээ ярилцаад тоочин бичээрэй гэсэн. За та нар бол илүү их олныг тоочин бичсэн байх. За багш нь бол энд гадаад дотоод шинжийг харуулсан хэдэн ерөнхий шинжүүдийг тоочин бичсэн байгаа. Зүрх цагаан, дөрвөн нүдтэй, дөрвөн хөл нь цайвар өнгөтэй байх. За мөн бүдүүн дуутай байдаг, биеийн том байдаг, эзэндээ үнэнч байдаг, эд хөрөнгөө хамгаалдаг, хотож байдаг тийм ээ. Мөн одоо янз бүрийн зүйлээс эд хөрөнгөө эзэндээ чимээ өгж хамгаалдаг гэсэн энэ шинжүүдийг бичсэн. Та нар болохоор минийхээс илүү олныг бол бичсэн байхаа гэж бодож байна. За тэгэхээр бид нэр энэ зүрх цагаан өгүүлэг дээрээ тулгуурлаж өнөөдрийн хичээл явагдах гэж байгаа учраас өмнө үтсэн хичээлээ нэг иргэн саний. За тэгэхээр бид нэр зохиолын дүрийг үг үйлдэлээр нь тодорхойлох гэсэн хичээлийг үзсэн. За үзэхдээ бид нэр хамгийн эхлээд зохиолоо уншсан. Зохиол дотроосоо хүнд үгээ тайлбарлаж, утга мэдэхгүй үгээ тайлбарлаж, гол ба туслах дүрээ ялгасан. За тэгэхээр энэ дээр цөмөрөө тогтож ярилцъя. Энэ зохиолын гол дүр маань 2 нохоо байгаа. Гэтэл хүүхдүүд маань боддог тийм ээ. Зохиолын дүр маань ерөөсөө заавал хүн байх ёстой гэж боддог. Гэтэл зохиолын дүр бол хүн байж болно, мөн одоо эд юмс байж болно, амьтан байж болно. Өнөөдрийн энэ зохиолын хувьд бол 2 том алтар нохоо, зүрх цагаан нохоо бол зохиолын гол дүрээ гэж бид нэр авсан. За дараагийн хийсэн үйлдэл маань зохиолынхоо гол дүрийн хийсэн үйлийг бид нэр чагсаан бичсэн байгаа. За тэгэхээр энэ дээр цөмөрөө бас дахиад саний. Том алтар нохоо ямар үйлийг хийсэн бэлээ? Том алтар нохоо болохоор ойр байсан мөртлөө босож ирж хуцсан. Том зүрх цагаан нохоо болохоор жалганы наанаас хуцаад 2 дахин ясайж өгсөн. Мөн тэрийг одоо тоогоогүй улам амар заяа үзүүлэхгүй болж боргоосон. За өнөөдөр бид нэр энэ дээр бас ярилцах учраас энэ зохиолын хийсэн үлийнхаа ялгааг бас зэрэг санацгаагаараа өгдөө. За дараа нь 2 нохоохоо хийсэн үлийн ялгааг олсон бид нэр. Ялгааг нь олсон. Ямар ялгаатай байна вэ? Орчны хувьд ойр байсан юм уу, хол байсан юм уу гэд ярилцсан. За эцэст нь дүрийнхээ ялгаатай шинжүүдээр тулгуурлаад дүгнэлт гаргасан. Том алтар нохоо байна ямар шинжтэй нохоо юм бэ? Зүрх цагаан нохоо маань ямар шинжийг агуулсан нохоо юм бэ гэдгийг бид нэр дүрийн дүгнэлт гаргасан. За тэгвэл өнөөдөр бид нэр яг энэ өгүүлэг дээрээ дахиад ажиллах гэж байна. Сэдэв гол санааг тодорхойлохын тулд 2 өгүүлгийг бид нэр энэ өгүүлэг дээрээ хийх ёстой. За нэгдүгээрх нь энэ зохиолд өгүүлэгдэж байгаа юмыг олно. Хоёрдугаарт нь өгүүлэгдэж байгаа юм дээрээ тулгуурлаад зохиолч ямар санаа хэлхийг зорьсон бэ? Ямар асуудал дэвшүүлсэн бэ гэдгийг бид нэр эндээс олох ёстой. За тэгэхээр цөмөрөө зохиолоо дахиад нэг унших хэрэгтэй. Яагаад гэвэл уран зохиолын хичээл учраас бид нэр зохиолыг унших тусам утга учирыг олж, агуулгыг тодорхойлж, дүрийнхаа шинжийг гаргаж чаддаг учраас залхууралгүйгээр зохиолоо унших хэрэгтэй. За зүрх цагаан. Жинчид хол нутагт ачаа бараагаа тушаагаад буцаж явлаа. Шүн дөлөөр нэгэн хот айлын хажуугаар өнгөрч байв.
Гэтэл угсраа тэрэгний цаанаас том халтар нохой босон ирж учир зүггүй боргов. Далхай тэр нохойд ясайж өглөө. Нохой олзой шүүрэн авч харанхуйн дунд уусан алга болов. Тэгтэл зүүн жалганы наанаас зүрх цагаан нохой дайраад ирж гин. Далхай тэр нохойд ясайж өгөв. Зүрх цагаан нохой улам догширч уул толгодыг доргиулан боргоож гарлаа. Далхай тэр нохойд дахин нэг ясайж өгөв. Зүрх цагаан бүрч гарч уул нуруу хөндөй толгодыг доргитол боргоож амар зай үзүүлэхгүй байлаа. Далхай эн чинь ёстой Монгол нохойн урсаад байна. Удам чинь улам олшрог гэж баярлан хашгирав. Хажууд хүрэн атунаад зэрэгцэн явсан Цэрэнхүү түрүүчийнх нь Монгол удмын нохой биш үү гэхэд Далхай бишээ биш. Ол золонгуудаа аваад таг чиг болчихдог. Тийм өчүүхэн амьтныг би хизээч хүндэлдэггүй гэв. За одоо энэ өгүүлэлгээс зохиолд юуны тухай өгүүлж байгааг цөмөрөө харцгаая. За юуны тухай өгүүлж байгааг олохын тулд 3 алхмыг хийх хэрэгтэй. Зохиолын дөрүүдээ санана. Ямар дөрүүд байна вэ гэдгээ санах хэрэгтэй. За гол дүрийн хийсэн үйлийг мөн санах хэрэгтэй. Бид нэр ярилцсан тийм ээ. За 3 дугаарт нь гол дүрийн хийсэн үйлүүдээс хамгийн чухлыг сонгох хэрэгтэй. Энэ 3 даалгаврыг алхамчлан гүйцэтгэх юм бол зохиолд юуны тухайг өгүүлж байгааг олоход хүүхэд та бүхэнд илүү хялбар болох юм аа. За та бүхэн зохиолын дөрүүдээ санаарай. Гол дүрийн хийсэн үйлээ мөн бас бодоорой. Гол дүрийн хийсэн үйлүүдээс хамгийн чухлыг сонгоорой. За энэ 3 алхмыг дэвтэрдээ тэмдэглээд ав. Хүүхдүүдэд тэмдэглээд аваарай. Дараагийн зохиол дээр ажиллахад энэ маань хэрэг болох учраас та бүхэн энэ 3 алхмыг тэмдэглээд авсан дээр байх гэж огшнодож байна. Зохиолын дөрүүдээ санах хэрэгтэй. Нин ялангуяа гол дүр нь юу илээ гэдгээ бодох хэрэгтэй. Гол дүрийн хийсэн үйлүүдийг санах хэрэгтэй. За тэр үйлүүд дундаасаа хамгийн чухал үйл нь аль вэ гэдгийг бодож олох юм бол зохиолд юуны тухай өгүүлж байгааг олоход илүү хялбар болох. За зохиолд юуны тухай өгүүлж байгааг жагсаан бичээрэй. За тэгэхээр багш нь энд 5 жагсаалт өгсөн байгаа. Зохиолд юуны тухай өгүүлж байгааг та бүхэн энэ 5 зүйлээр жагсаан бичсэн байхаа гэж бодож байна. За 2 өөр нохойн тухай, зоригтой зүрх цагаан нохойн тухай, Далхай Цэрэнхүү хоёрын тухай, эзэндээ үнэнч Монгол нохойн тухай, жинчтийн тухай гэсэн энэ 5 зүйлийг жагсаан бичсэн байхаа. За тэгэхээр та бүхэн бол 6-7-ыг жагсаасан ч байж болно, 2-3-ыг жагсаасан ч байж болно тийм ээ. Тэгэхээр 2-3-ыг бичсэн бол хүүхдүүдээ дэвтэртээ 5 болгоод энэ 5-ыг бичээд аваарай. За одоо бид нэр энэ 5 дээрээ ярилцсан тийм ээ. Энэ ийм зүйлс энд бол өгүүлэгдэж байна гэд бичсэн байгаа. За тэгвэл зохиолд юуны тухай өгүүлж байгаа энэ 5 зүйлийнхээ өгүүлж байгаа зүйлээс хамгийн чухлыг сонгоно. За чухлыг яаж сонгох вэ гэхээр бид нэр гол дүртэйгээ эргэж ярих ёстой. Гол дүр дээрээ ярих ёстой. За энд гол дүрээ бодъё гэж бодъё. Тэгэхээр энд 2 дугаарт бичсэн зоригтой зүрх цагаан нохойн тухай гэж. Энэ маань гол дүртэй холбоотой нэг жагсаалт байж байна. За 4 дугаарт нь эзэндээ үнэнч Монгол нохойн тухай гэсэн бас нэг юм жагсаалт байж байна. Ийм жагсаалт байна. За тэгэхээр энэ 2 дундаасаа алийг сонгох вэ гэдгийг хүүхд бодох ёстой. За тэгэхээр зохиолынхаа агуулгатаа бид нэр эргэж очиж уйлдах ёстой. Эсвэл гол дүрийнхээ хийсэн үйлдэл очиж бид нэр уйлдах ёстой. За тэгэхээр хийсэн үйлээ бодоод зохиолын агуулгыг бодохоор зөвхөн зүрхэн туш газраа цагаан үстэй нохойн тухай бид нэр яриаггүй тийм ээ. Зохиолын гол агуулга маань олон дахин боргоосон яс өгөөд байхад дахин хуцаж амар заяа үзүүлэхгүй болно гэдэг маань хамгаалж байгаа эд хөрөнгөө хамгаалах мөн одоо эзэндээ ямарваа нэгэн аюул учрахад тэрийг бол эзнийгээ гарч иртэл одоо хуцаж боргоож чимээ өгч байгаа нь эзэндээ үнэнч байгаа Монгол нохойн тухай өгүүлж байгаа учраас энэ 5 жагсаалт дундаас хамгийн чухал зүйл маань эзэндээ үнэнч Монгол нохой юм байна гэдгийг эндээс бид нэр яг нь харж болох нэ. За тэгвэл зохиол юуны тухай өгүүлж байгааг бид нэр зохиолын сэдэв гэж үздэг. За тэгвэл энэ зохиолын сэдэв маань эзэндээ үнэнч Монгол нохойн тухай байна. За дэвтэрдээ бичээд аваарай хүүхдүүдээ. Зүрх цагаан өгүүлгийн сэдэв нь
эзэндээ үнэн ч Монгол нохойн тухай юм аа. За бичээрэй. Зүрх цагаан өгүүлгийн сэдв нь эзэндээ үнэн ч Монгол нохойн тухай юм. За дараагийн даалгавартаа оръё. Зохиолч ямар санааг уншигчдад хэлхийг зорьсон бэ? Тэр санаа нь аль хэсэгт илэрч байна вэ? Яагаад гэж бодож байна вэ? За энэ асуултанд хариулахын тулд хүүхдүүд зохиолоо дахин нэг харах хэрэгтэй. За зохиолчийн хэлэх гэсэн санааг олохын тулд дөрвөн алхмыг хамтран гүйцэтгэе. Зохиолчийн хэлэх гэсэн санаа зохиолын аль хэсэгт байгааг сонгон олоорой. Хоёрдугаарт нь сонгосон хэсгээ дахин уншаарай. За гуравдугаарт нь ямар нэгэн сургамжтай санаа хэлсэн байна уу гэдгийг тунгаан бодоорой. За дөрөвт нь тийм санаа олсон бол яагаад гэдгийг орчны үг хэллэгээс нь тайлбарлаарай. За энэ дөрвөн алхмыг гүйцэтгэж сурах хэрэгтэй. За энэ дөрвөн алхмыг гүйцэтгэж сурснаар зохиолчийн хэлэх гэсэн санааг бид нар олж сурах юм байна. За энэ бол та нар өмнөх хичээлээрээ мөн хийж исэн даалгаврууд байгаа баха. Тэгэхээр хүүхдүүдэд маань илүү хялбархан болох байх. За энийг дэвтэртээ тэмдэглээд авахыг хичээгээрэй. Зохиолчийн хэлэх гэсэн санаа зохиолын аль хэсэгт байгааг олно. Дахин нэг уншина. Ямар нэгэн сургамжтай санаа хэлсэн байна уу гэдгийг тунгаан бодно. Тийм санаа олсон бол яагаад гэдгийг үг хэллэгээс нь тайлбарлана. За уншигчдад хэлэх гэсэн санаа зохиолын аль хэсэгт илэрч байгааг эхнийхээ алхмаар олъё зэмэр. За багш нь бодоод энэ зохиолын хэлэх гэсэн санаа хаана байна вэ гэдгийг төгсгөл хэсэгтээ байна гэж олсон. Төгсгөл хэсэгтээ байна. За тэгтээ хүүхдүүд маань гол зохиолынхаа агуулгыг бодож байгаад зүрх цагаан нохооны тухай хэсгийг сонгож болно. За мөн том халтар нохооны тухай хэсгийг сонгож болно. Тэгтээ тэр хоёрыг сонгосон ч гэсэн хамгийн сүүлд байгаа далхаагийн хэлсэн үгэн дээр бас холбож ойлгоорой. Далхаагийн хэлсэн үгэн дээр холбож ойлгоорой. За зохиолч уншигчдад юу хэлхийг хүссэн бэ гэдэг хэсгийг багш нь энд тасалж аваад сонгосон байгаа. За энийг сонгоод аль хэсэгтээ нь харьцуулан дүгнэлт гаргаж болохыг цөмөрөө харцгаая. За тэгэхээр дүгнэн бичгийн тулд хийсэн үйлээ далхаагийн хэлсэн үгтэй харьцуулан бодно. За та бүхэн том халтар нохоон хийсэн үйл том халтар нохоон дүрийг энэ зохиолын гол хэсэгт байна гэж авсан байж болно. За зүрх цагаан нохоон хийсэн үйл бол миний хувьд энэ бол хамгийн чухал үйл юм а гэж ойлгосон байж болно. За мөн төгсгөл хэсгийн далхай цэрэнхүү хоёрын яриаг хамгийн чухал хэсэг юм а гэж авсан байж болно. Алийг ч бол авч болох нь байна. Тэгтээ энэ гурвыг хооронд нь утгын харьцаа хамаарлаар нь бодох хэрэгтэй. За харъя. Ол золонгуудаа таг болчихдаг амьтны ийм өчүүхэн амьтныг би хизээч тоодоггүй гэсэн өгүүлбэрийг гол өгүүлбэр байна. Гол одоо хэлчихсэн санаа байна гэж авч үзье. Тэгвэл энэ хэсгийг том халтар нохоон хэсэгтэй харьцуулан харна. Харьцуулан хараад юу хэлхийг зорьсон бэ гэдгийг бодох хэрэгтэй. Түрүү эн чинь ёстой Монгол нохоон үр сад байна да. Удам чинь улам олшрог гэсэн энэ өгүүлбэрийг энэ зохиолын хэлэх гэсэн гол санаа байна гэж ойлгосон хүүхэд байж болно. Тэгвэл тэр хэсгийг зүрх цагаан нохооны хийсэн үйл үйлдэлтэй харьцуулан ойлгох хэрэгтэй. Эндээс бид нэр энэ гурван хэсгийг хооронд нь утгын хувьд, үйлдэлийн хувьд, үг хэллэгийн хувьд харж үзэх юм бол харьцуулан харах юм бол энэ зохиолоор дамжуулаад зохиолч ямар санаа хэлхийг зорьсон бэ гэдг нь эндээс бол та бүхэнд амархан харагдана. За тэгвэл зохиолч юу хэлхийг зорьсон юм болов? Үнэн ч хүний итгэлийг даадаг,
хариуцсан зүйлдээ эзэн байж чаддаг. Хүн дуруу татагддаггүй. Өөрийн гэсэн бодолтой. За энэ үнэлэлт, энэ дүгнэлт, энэ зорьсон санаагаар зүрх цагаан нохооны ерөнхий шинжийг энд харуулсан байна. Тэгэхээр энэ гаднаа нохоо юм шиг мөртлөө, нохоон дүрээр илэрсэн мөртлөө цаанаа бол хүн ийм чанаруудыг өөртөө шингээсэн байх ёстоймаа гэдгийг зохиолч хэлхийг зоржээ гэж. Багш нь бол ингэж үнэлт дүгнэж байна. За та бүхэн юу гэж үнэлт дүгнэж байгаагаа зүрх цагаан нохооны үнэлгээн дээр тулгуурлаад том халдвар нохооны шинжийг энд бичээд хэрэг. За ингэж бичээрэй хүүхдүүдээ. За энэ бол хоёр эсрэг дүр байгаа. Тийм учраас зүрх цагаан нохоон ерөнхий шинжинд бичигдсэн учраас том алтар нохоон шинжийг бичгэд бол илүү хялбар болж байгаа бах тийм ээ. Альва зүйлд хариуцлагагүй ханддаг, хуурамч зантай, муу үйл давтахтаа амархан, хариуцсан ажилдаа үнэнч байж чаддаггүй ийм шинж. За тэгэхээр эндээс юу хэлхийг зорж байна вэ? Зохиолч маань юу хэлхийг зорьсон бэ гэдэг нь хүүхдүүдэд маань харагдаж байгаа. Том алтар нохоо бай зүрх цагаан нохооны дүрээр хүн ийм шинжүүдийг өөртөө шингээсэн байх хэрэгтэй. Аль болохоор энэ шинжүүдийг өөртөө шингээх хэрэгтэй. Муу зүйлд бол одоо битгий автаарай гэсэн энэ санааг энэ хоёр нохоон дүрээр эсрэгцүүлэн гаргаж өгсөн нь зохиолчийн хэлэх гэсэн зорьсон санаа болж чаджээ гэж багш нь бол үзэж байна. За хүүхдүүд та нар бичихтэй эдгээрээс нэг нь бичсэн байж болно тийм ээ. Хоёрыг бичсэн байж болно, гурвыг бичсэн байж болно. Заавал багшихтайгаа адилхан 4, 5, 6-г бол одоо сонгож бичих бол одоо яах нь албагүй. Тийм учраас та нар нэгийг бичээд тэрийгэ зохиолынхоо үг хэллэгээс оруулаад тайлбарлаж болно. За одоо зохиолынхаа сэдв гол санааг дүгнэн бичье. Бид нэр хичээлийн маань зорилго өнөөдөр бол зохиолын сэдв гол санааг бичих юм зорилготой байсан. Одоо сэдв гол санаагаа ерөнхийд нь нэгтгэн дүгнж бичиж ярилцъя. За зохиолын сэдв маань Даваанымгоо энэ зүрх цагаан гэдэг зохиолороо эзэндээ үнэнч Монгол нохоон тухай өгүүлсэн нь энэ зохиолын гол сэдв юм байна. За гол санаа нь зүрх цагаан нохоон дүрээр хүний үнэнч нөхөрлөл, итгэл даах сайхан чанар, дотоод сэтгэлийн нууршгүй хүч тэнхийг харуулсан нь зохиолын гол санаа болсон байна гэж багш нь бол ерөнхийд нь дүгнэлээ. За та нар бол зөвхөн үнэнч нөхөрлөлийн тухай бол одоо ярьсан байж болно тийм ээ. Зөвхөн үнэнч нөхөрлөлийн тухай ярьсан байд хэлсэн үнэнч нөхөрлөлийг харуулсан байна гэдгийг сонгож бичсэн байж болно. Тэгвэл та нар зохиолоосоо аль хэсэгт нь яг энэ үнэнч нөхөрлөлийг харуулсан байна вэ гэдгээ үг хэллэгээр нь яагаад гэдгийг баталж бичээрэй. За өнөөдрийнхээ хичээлийг цөмөрөө дүгнэн ярилцъя. Өнөөдрийн хичээлээр бол бид нэр энэ дөрвөөс зөвхөн 3-4 дүүрхийг ажиллалаа. Өмнөх хичээлээрээ 1-2 дугаар даалгаврыг бол гүйцэтгсэн. Тэгэхээр хүүхд та бүхэнтэй хамтран ажилласан 2 хичээлийн маань ерөнхий дүгнэлт эндээс гарч ирж байна. Зохиолыг уншаад гол ба туслах төрийг бид нэр ялгаж сурсан. Дөрүүдийн хийсэн үлийг жагсааж ялгааг олж дүгнэн бичсэн. Зохиолд өгүүлэгдэж байгаа зүйлийг олж чаддаг болсон. Тэндээсээ ажиллаад зохиолын сэдв гол санааг бол тодорхойлж сурлаа. За тэгвэл та нар өөрийгөө үнэлээд үзээрэй. Энэ 4 даалгаврыг бичиж байгаад ард нь тийм үгүй гэсэн хариултыг тавиад би энэ 2 хичээлээ хэрхэн сурч хэрхэн юм эзэмшсэн байна вэ гэдэг дээр үнэлгээ өгөөрэй. За нэгдүгээрх нь зохиол уншаад гол ба туслах дүрийг ялгаж чадж байна уу? Дөрүүдийн хийсэн үлийг жагсаан ялгааг олж дүгнэн бичиж чадаж байна уу? Зохиолд өгүүлэгдэж байгаа зүйлээ олж чадах уу? Зохиолын сэдв гол санааг тодорхойлж чадаж байна уу? Энэ 4 даалгавар дээрээ тийм үгүй гэсэн хариултыг бичээд энэ 2 хичээлээ хэрхэн ойлгосноо өөрийгөө шалгаарай. За гэрийн даалгавраа өгье багш. За та нар бол гэртээ байх хугацаа бол нэлээд урт байгаа. Тийм учраас багш нь нэлээд урт өгүүлэлгийг бол сонгож авлаа. За 6 дугаар ангийн сургачгийн 55 дугаар тал дээр байгаа жишээл одоо дамбын зохиол шаргачин гэдэг өгүүлэлэг байгаа.
Энэ өгүүллэг дээр хоёр даалгаврыг гүйцэтгэнэ. За нэгдүгээр даалгавар нь дүрийг үг ба хийсэн үйлээр нь тодорхойлоорой. За мөн зохиолын сэдв гол санааг тодорхойлж бичээд багштай үзүүлээрэй хичээл орохдоо. За баярлалаа хүүхдүүдээ, та бүхэнд амжилт хүсье.